Хөдөлмөрийн маргаан зохицуулалт. Хөдөлмөрийн маргааны тухай ойлголт. Хөдөлмөрийн маргаан нь хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулагдах, хөдөлмөрийн харьцаанд эдийн засгийн хувьд тэнцвэргүй талбууд болох, ажил олгогч ба ажилтны хооронд уг хууль тогтоомжтой холбоотойгоор үүсэж буй саналын зөрүү юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэхүү тэнцвэргүй субъектүүд оролцдог нь уг харилцаа үүсэж хэрэгжих бүхэл явцад байнгын шинжтэй зөрчил саналын зөрүү үүсэх үндсэн шалтгаан болдог. Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх. Хөдөлмөрийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхэл хүчин чармаалт гаргах үүрэгтэй болохыг хөдөлмөрийн тухай хуулийн 147-гийн 1-р зүйлд заасан. Мөн хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрийн дүрмийг тус засгийн газар батална. Хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийн ёс зүйн дүрмийг тус үндэсний хороо батлахаар хөдөлмөрийн шинжилсэн хуулийн 147-гийн 3-р зүйлд заасан. Сонирхлын ганцаарчилсан маргаан дангаараа үүссэн тохиолдолд уг маргаанд хөдөлмөрийн зуучлагч оролцохгүй. Сонирхлын ганцаарчилсан маргаан нь сонирхлын хамтын маргаантай холбоотой үүссэн бол эдгээрийг хамтдан зохицуулахад хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэг авна. Хөдөлмөрийн сонирхлын маргааныг зуучлагчийн дэмжлэгтэй шийдвэрлэх. Хөдөлмөрийн сонирхлын маргааныг зуучлагчаар шийдвэрлэх саналыг хүлээн авсан тал хариуг ажлын 3 өдөрт багтаан нөгөө талдаа бичгээр эсвэл захим хэлбэрээр хүргүүлэх ёстой байдаг. Талууд хөдөлмөрийн зуучлагчийг харилцан тохиролцож чадаагүй эсвэл саналыг хүлээн авсан тал хариуг ажлын 3 өдөрт багтаан ирүүлээгүй тохиолдолд маргалдагч талууд хамтран эсвэл аль нэг тал тухайн шатны хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад хандаж хөдөлмөрийн зохицуулагч томилуулах хүсэлтэд хүргүүлнэ. Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага энэ хуулийн 161-ийн 4-т заасан санд бүртгэлтэй хөдөлмөрийн зуучлагчийг талуудын саналыг харгалзан ажлын 3 өдөрт багтаан томилно. Хөдөлмөрийн зуучлагчийн эрх үүрэг. Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагаас томилогдсон хөдөлмөрийн зуучлагчаас элч сонирхлын зөрчилтэй гэж үзснээс бусад тохиолдолд маргалдагч талууд татгалзах эрхгүй байдаг. Хөдөлмөрийн зуучлагчийн үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд ажил хаях, ажлын байр төр хаахыг хөдөлмөрийн тухай хуулийн 149-ийн 5-р зүйлд хориглоно гэж заасан. Хөдөлмөрийн зуучлагч нь хөдөлмөрийн сонирхлын маргааны агуулга, саналын зөрүүтэй асуудлаар талуудад тохиролцож болох саналыг танилцуулах, маргалдагч талуудаас маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээлэл гаргуулan авах, ажил олгогч ажилтан нарыг оролцуулсан хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулах эрх үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн арбитраар хянан шийдвэрлэх. Хөдөлмөрийн хуулийн 151-ийн 3-р зүйлд зааснаар хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд хорооноос томилсон арбитрчаас маргалдагч талууд татгалзах эрхгүй байдаг. Хөдөлмөрийн сонирхлын маргаанд оролцогч талуудын төлөөлөгчийг хөдөлмөрийн арбитрийн бүрэлдэхүүнд оруулдаггүй. Хөдөлмөрийн арбитраас маргааныг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн арбитрчийн эрх үүрэг. Эвдрүүлэн зуушлах шатанд шийдвэрлээгүй маргаанаа шийдвэрлэхээр маргалдагч талууд арбитрт хандах боломжтой байдаг. Арбитрийн ажиллагаа нь шүүхийг бодвол илүү албан бус шуурхай явагддаг. Арбитрийн ажиллагаанд мэргэшсэн, үнэн шударга, төвийг сахисан арбитрчдыг татан оруулах нөхцөлийг бүрдүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байдаг. Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар арбитр нь хамтын маргааныг бус, сонирхлын хамтын маргааныг хянан шийдвэрлэх болсон. Маргалдагч талууд хөдөлмөрийн зуучлал, хөдөлмөрийн арбитрийн шатанд хөдөлмөрийн зуучлал болон хөдөлмөрийн арбитрийн үйл ажиллагаанд маргааныг зохицуулах, шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэйгээр оролцох, хөдөлмөрийн зуучлал, хөдөлмөрийн арбитрийн шатанд ажил хаялт, ажлын байр, үйл ажиллагааг зохион байгуулахгүй бах, хөдөлмөрийн зуучлагч болон хөдөлмөрийн арбитрчийн хөдөлмөрийн маргааныг зохицуулах, шийдвэрлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, судалгаа, баримт бичгийг гаргаж өгөх, хууль тогтоомжинд заасан бусад үүргийг хүлээдэг байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан. Хөдөлмөрийн эрхийн маргааны тал нь ажил олгогч ба ажилтан байна. Хөдөлмөрийн эрхийн маргаанд хэд хэдэн ажилтан оролцох тохиолдол бий. Жишээ нь хөдөлмөрийн дотоод журамд ажилтан нь мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор байгууллагын зардлаараа сургалтанд хамрагдана гэсний дагуу 3 ажилтан магистрийн сургалтанд хамрагдах хүсэлтээ гаргасныг ажил олгогч шийдвэрлэж өгөхгүй байснаас үүдэн маргаан үүсэж болно. Хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шүүх шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талд хороонд тус хандаж шийдвэрлүүлнэ. Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талд хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхээр 20-с доош ажилтнтай аж ахуйн нэгж байгууллага байнгын бус комисс байгуулж болно.
Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист орох ажил олгогч болон ажилтнаас орох төлөөлөгч нь аж ахуйн нэгж байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглоно. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн дүрмийг засгийн газар батлана. Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 157-гийн 1-р зүйлд заасан. Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах, хууль тогтоомжинд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны дүрмийг үндэсний хороо батлана. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх. Ажил үргийг гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх тухай нэхэмжлэл гаргасан, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгуур болгосон, эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаараа ажилтан гомдол гаргасан бол хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шийдвэрлэнэ. Тухайлбал 2024 оны 5 дугаар сард улсын дээд шүүхээр нэхэмжлэгч эмийн хариуцагч СХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олгуур гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн маргааныг дараах эрх зүйн үндэслэл гаргах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлсэн байна. Үүнд 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154-ийн 2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчилдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр хөдөлмөрийн эрхийн маргааныг таслах комист, хөдөлмөрийн эрхийн маргааныг таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд тус хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эхлээд компани хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист хандах, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандах, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороогоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуульд заасан. 2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцуудыг хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн доод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсвэл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах үндсэн зарчим бол талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэхийн тулд талууд бүхэл хүчин чармаалт гаргах бөгөөд талуудыг эвлэрэн хэлэлцэх зөвшөлтсөлийн аргаар шийдвэрлэх нь ач холбогдолтой. 3. Нэхэмжлэгч эмэн хууль заасан хугацаанд дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Тус хороо хариуцагч тал оролцоогүй тул шүүгэж шилжүүлэхээр тэмдэглэл үлдснээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгуур болсон байна.